Хүүхдүүдээ та нарт би нэг үлгэр ярьж өгье. Эртээ урдын цагт биш, энэ зууны өмнөхөн аав ээж маань залуухан, ах эгч маань балчирхан байхад улсын нийслэл Улаанбаатар хотод маань туул голоос гадна сэлб гэдэг гол мэлтэлцэн урсдаг байжээ. Хоржигнон урсах энэ голын усанд том жижиггүй сэлцгээж хүүхдүүд жараахаа дэгээтэн зугаацдаг байж. Гэтэл сэлб гол маань хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас болж нэг л мэтгэд байхгүй болжээ. Миний зогсож байгаа энэ газар бол түрүүнд хэлснээр нэгэн цагт за бараг саяхандаа сэлб гол гэж хоржигноод мэтэлцээл урсдын их гой гол байсан. Гэтэл одоо урсгах нь байтугай бүр хутгаад авчих шанаг усч байхгүй болсныг та нар харж байгаа хаа. Энэ бол үнэхээр харамсалтай явдал гэж бодож байна. Чухам яагаад ийм болчихоо гэдгийн учрыг олох гэж бид оролцсон. Ингээд Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Батбар Жахтагаа ярилцсаныгаа одоо хүргэе. Бид нарын харж байгаа дүрсэл сэлб голын ширхэгцэн байгаа нь харагдаж байна л да. Тэгэхээр энэ сэлб гол маань ер нь урд нь урж байх үедээ хэр том гол байсан юм болоо? Сэлб гол маань бол дээр үед үеэрлэгтэй 100 айлаас Дамбадаржаагийн одоо энэ орчны энэ хөндийг дүүрж исэн гэж ингэж ярьдаг. Үерийнхээ үед. За ер нь ус бол одоо сүүлийн үед бол багассан хэд хэдэн шалтгаанууд бий. Энэ голын одоо усны их дээд их усүрийн одоо тэр модыг огтлдог. За ургамлын одоо хадлан бичээ тэргэлдэг шата янз бүрийн одоо сүүлийн галт хөмрүүд одоо их ус одоо багасах нөлөө үзүүлж байна. Их мэтлэнгээр өсөн хүний үйл ажиллагаанаас болж усны одоо тэр байгалийн гор юм их алдагдаж байна. Нөгөө талаар дэлхийн одоо энэ хуур ашил одоо бид нар энэ зам бол мэдлээ шүү дээ. Хичнээн одоо бороо орохгүй хэдхэн өдрийн халуунд л бид гэртээ сууж чадахгүй байхад гадаа байгаа ургамал гандаад цав цагаан болж байгааг харлаа шүү дээ. Тийм учраас бол одоо энэ байгалийн одоо усын нөлөөнүүд бол байна. За хамгийн гол нь одоо бидний гол юм бол байгаль усаа бохирдуулахгүй байх. Энэ жижигхэнч байж ихрийн цаасыг одоо энэ тэнд хаяхгүй байх. Тэр хайдаг хогийн савтай хайдаг тэр газар нь одоо хайж сурах хэрэгтэй. Одоо ингээд харж байхад чинь зуны үйлрэл ялангуяа голын хөвөөгөр халуун өдрүүд хүмүүс л айгүй хүйдэг шүү дээ тийм ээ. Тэгэл тэнд очсон машина аваагаад дотор нь одоо хувцснараа авчирч аваачсан савнгаар угааж явах жишээтэй. Эднээс ч юм бол бас гол ширэх үү. Энэ бол одоо голын одоо ус бохирдох гол их усрүүд юм байдаг. Уг нь одоо голдоор учраас гол хорих нуур усыг ер нь ширгээхгүй тул хүмүүс бид юу хийх ёстой юм бэ? Тэгээ манай энэ үзэгч хүүхдүүд ч гэсэн ер нь юу хийх ёстой юм болоо? Бидний одоо саяын одоо асуултнаас бидэнд их ойлгомжтой боллоо ш. Тиймээс хамгийн түрүүнд гол усаа хайрлах, бохирдуулахгүй байх. Иймийг л одоо манай хүүхдүүд одоо бодох ёстой. Дээр үе чинь одоо голын усанд бие угааж ингэж гүхнэгтийхэл гол руу цагаад одоо сүү одсаадгүй янз бүрийн одоо бохир шангаар одоо усаан гутгадгүй ийм одоо уламжилтай байлаа шүү дээ. Тийм учраас бид нар энэ маань одоо өвдөөцөөс маань одоо хүүхд бидэнд уламжилж ирсэн усаан цэвэр ариун байх гэсэн түүнийг аригамтай хэрглэж ирсэн ийм одоо уламжил аргамжтай юм учраас бид манай хүүхдүүд энд их суралцах хэрэгтэй юм аа. Ер нь бол тэгээд бас ус өөрөө бохирдохдоо янз бүрийн өвчнийг тарааж болно шүү дээ. Тийм учраас бол одоо бас бохир усанд бол одоо тоглох, бохир устай харьцах явдлаас бол манай хүүхдүүд бол стресстэй зүгтааж явах хэрэгтэй. Янз бүрийн одоо ялаа, шумуул, сүүлийн одоо жилүүд янз хортон шумуул үржиж шүү дээ. Энэ бүгд бол бас энэ бохирдсон усанд бол нэлээд их байдаг. Ийм учраас харин бохирдсон устай ийм одоо газруудаар бол тоглохгүй байхыг ер нь хичээх зүйтэй манай хүүхдүүд. Батбар Жах бит хоёрын ярианаас та нар гол усаа ширээхгүй байх нь томчууд төдийгүй хүүхдүүд та нараас ч гэсэн бас шалтгаална гэдгийг ухамсарласан баха. Тэгэхээр яг одоо хүүхэд болгон та бүхэн өөрсдийнхөө өөрийг ухамсарлаад нэг ч ихсэн цаас хаяхгүй байхыг хичээх хэрэгтэй юм шүү. Энэ нь бол бид нэр байгалаа хамгаалахад хамгийн их энгийн зүйл юм. Нийтийн аж ахуйг сайжруулах 2-р төслийн удирдагч нэгжийн захиалгаар бэлтгэж байгаа усны тухай цуврал нэвтрүүлгүүдийн нэгэн дугаар ингээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар энэ сэдвэрээ үргэлжлүүлэн хүргэх болно. Баяртай хүүхдүүдээ.